Үзэгчид та бүхэн сайн байцгаана уу? Сайн байцгаана уу? Одон мэдээ та бүхэнтэй мэндчлэн жолгож байна. Өнөөдрийн сонир мэдээнд голдуу. Өвөр Монгол аж ахуйн эргэлт тогтооны дунд ахихыг бүх хүчнээр ахиулж байгаа. Өвөр Монгол хатан голын урсгал дагуу хашилгийг бүх хүчнээр бөхжүүлж байгаа. Өвөр Монголын өөртөө засгийн орны 16 дугаар хугацааны биеийн тамирын чуглааны хүн түнгэн спортын уралдаа эхэлсэн зэрэг мэдээлэл бэлтгэлээ. Ойр турлцсан өөртөө зохины намын хорооны 11 дугаар хугацааны 12 дугаар бүгд хурлаа дээр агц жилийн ажлыг дүгнж одоохны аж ахуйн байдалтай жадлалт хийж доор агц жилийн голдогтой ажлыг тохируулан байрлуулж өөртөө зохины намын хорооны 157 ажлын байрлуулалтыг Навдан баттай ахиулж аж ахуйн даамгай шинэ чанарлаг сайн хөгжилтийг ахиулсан байна. Өнөөдрөөс эхлээд манай мэдээ бүгд хурлын жорог санааны тайламжийн мэдээ нэвтрүүлнэ. Дээр агц жилд Өвөр Монголын орон нутгийн үйлдвэрлэлийн ерөнхий өртөг Жооны Дөрвжийг таваар нэмэгдэж аж ахуй эргэлт шинэ чанарлаг сайн хандаж илэржээ. Бүгд хурлаас доор агц жилд Өвөр Монголын аж ахуй эргэлтийн тогтооны дунд ахихыг бүх хүчнээр ахиулж бүх жилийн аж ахуй хөгжилтийн харалт үүргэн биелүүлэхийг батлах хэрэгтэй гэж дурдсан байна. Өвөр Монголын энергийн бүлэглэлийн Жиншан дэх 4-р хугацааны чахалгаан гаргах компани барилгын талбарт 2 суур 66 томон киловаттын нүүрсэн чахалгааны машин цогцлбор болон иж бүрдүүлсэн хөрөөлтийн сувргийг байгуулж байна. 3-р сард барилга эхэлснээс нааш 15 дунгшуур төвөргийн тогтмол хөрөнгийн бэл оруулаад бий. Энэхүү 15 дунгшуур төвөргийн бэл оруулалт нь чахалгаан үйлдвэрийг дайчилснаар барахгүй барилгын материал, нүүрс, чахалгаан хүчин, барааны гүйлгээ зэрэг бүх хэлхээний аж үйлсд ашиг хүртээж мянгаад хүн Гринка ойр хавьд ажил олжээ. Том төслийн бэл оруулалт аж үйлс ажил олголтыг дайчилж дээр агц жилд Өвөр Монголд иймэрхүү төсөл 3412 барилга эхлэх юм уу барилга сэргээж барилга эхэлж сэргээсэн норм Жооны 93 хүрчээ. Барилга эхэлж сэргээсэн норм өндөр байгаа нь тогтмол хөрөнгийн бэл оруулалтын нэмэгдэл бүх улсынхаас 2/3 Жооны хувийн чиг өндөр байгаатай шууд холбоотой. Өнөө жил бол 15 дугаар 5 жилийн төлөвлөгийн эхний жил мөн өөртөө зохины 11 дугаар хугацааны намын хорооны үүрэг хариуцлага гүйцэтгэсэн хамгийн сүүлчийн 1 жил юм. Бүгд хурлаас доор хагас жилийн ажлын тухай тодорхой чиглэл заалаа. Бүх орны эл шат бүтэмжтэй бэл оруулалтаа өргөтгөж хэрэглгээний нөөц хүчний хөгжих хэрэгтэй. Доор агц жилд дайчлах хүчний үргэлжлэн чангатгаж том төслийн нутагшин сууршгийг дөрвөгдгөж хангаалаг хэрэглээг зохицуулан аж үйлдвэрийн мэргэжлийн өөрчлөлт болон жагталгуурын хэрэглээг зохицонгүй хөгжүүлэх хэрэгтэй. Хэдэн төрлийн ажил харилцан уялдаж аж ахуйн даамгай өөдрөх байдлыг бөхжүүлэх хэрэгтэй гэжээ. Бүгд хурлаас онцгой дурдсан шинэ хуучин хөдөлгөж хүчний шилжилтийг түргэх хэрэгтэй. Дээр агц жилд бүх орны төхөөрөмжүүлдэг үйлсийн нэмэгдэл уртгийн нэмэгдэж Жооны 22 6 хүрч дээд мэргэжлийн үйлдэх үйлс Жооны 11 6-аар нэмэгдэж бодолтын хүчний хөвч Жооны 40-оор нэмэгдэжээ. Доор агц жилд уламжлалт аж үйлсийг тогтворжуулахын зэргээр шинэ хөдөлгөж хүчний үйлдэлийг гүйцэд бадруулах хэрэгтэй. Энэний зэргээр хөгжилт болоод аюулгүйг нэгдэлтэд төлөвжүүлж, аюулгүй суур шугам, ардын амьдралын баталгааны суур шугамыг бат захиж, хөгжилтийн хөдөлгөж хүчний чангатхан нийгмийн амжилтын хүчнийг хөгжих хэрэгтэй. Оны харалтаа оних бүтэмжтэй бэл оруулалтаа өргөтгөх, хэрэглгээний нөөц хүчний хөгжих, төслийн байгуулалтаа түргэх, арилжаа ажигнах орчноо шилдэгжүүлэх нь бүгд хурлаас дурдсан доор агц жилийн ажлын голдлого мөн бүх жилийн харалтаа биелүүлэх чухал агуулга болно. Өөртөө зохины хорвоо аж ахуйн судалгааны төвийн хөгжилтийн байлдах бодлогын газрын дарга Канлигаас том төслийн талд жагталгуурын голдон удирдсан бүтэмжтэй бэл оруулалтыг нэмэгдүүлж хол болон хянжаа хол болон зөвшөөрөх зохицомжийг сайтар ашиглан төслийн нутагшин сууршгийг түргэх хэрэгтэй. Энэний хамт 6 төрлийн төлөвлөгөөн чангатах хэрэгтэй гэжээ. Өнөө жилийн дээр агц жилд бүх орны ардын бэл оруулалт адил хугацааныхаас Жооны 8.2-оор нэмэгдэж нэмэгдлийн хурчин бүх улсын төвчнөөс 17 Жооны хувийн чиг өндөр болжээ. 3000 гарын том чухал төслийн дотор ардаас ажигласан хөрөнгийн бэл оруулалтын ажлын хайрчлал нь Жооны 52 хүрсэн байна. Уухай хотын уд дээд шинэ мэргэжлийн аж үйлсийн нээлтийн тойрогт ерөнхий бэл оруулалт нь 1/3 дууншуур төгрөгийн БЖТ шинэ материалын төсөл нь бүтээн байгуулалтын сүүлчийн шатанд орж жилд 6000 тонн асаагч үйлдвэрлэхээр төсвөлж Уухай хотын нарилэг хэмээн аж үйлдвэрийн хүрээний аж үйлсийн хоосны нөхөрлөх болно. Төслийн хариуцлагат нь Левигээс жишилтээр 8 дугаар сарын сүүлчээр бүхний барилга дуусч 9 дугаар сард туршин үйлдвэрлэх шатанд орно. Одоо улсын дотоодын олон шинэ энергийн машин тэрэг чахилгаан хэрэгслийн аж ахуйлалтай хамтран ажиллах санамж тогтоод байна гэжээ.
Нэгэн химийн аж үйлдвэрийн шинэ материалын төсөл, шинэ энергийн машин тэрэг болон цахилгаан хэрэгслийн зах дэлгүүртэй хамжилчиж байгаа нь энгийн үйлдвэрлэлийн чадварыг өргөтгөж байгаа биш, харин шинэ хөгжилтийн замд орсон учир болно. Энэхүү жилийн бэл оруулалтын ханц шин яг сайхан дээр хагас жилийн бүх орны бэл оруулалтын бүтцийн хувиралтай нийцж байна. Дээр хагас жилд бүх орны дээд мэргэжлийн аж үйлсийн бэл оруулалт нь адил хугацааныхаас жууны 14-г 7-оор нэмэгдэж, мэдээж анги дамжуулах, жуулан тоног ба мэдээж ангийн мэргэжлийн үйлчилгээний үйлсийн бэл оруулалт жууны 31-г 1-ээр нэмэгдэв. Бүх орны их талаас үзвэл энэ жил манай орны засгийн ордны бэл оруулалт 5,000 түмэн төгрөгөөс дээш байж, аж ахуйлын бэл оруулалт дуншуур төгрөгөөс дээш төсөл 3,668. Ерөнхий бэл оруулалт нь 3,4 түмэн дуншуур төгрөг хүрч, жилийн бэл оруулалт төм 697 дуншуур төгрөгт хүрэх болно. Үүнд ардын эжигнэлтийн хөрөнгийн бэл оруулалт жууны 52-ыг эжилж, улсын өмчлөлт бэл оруулалтаас 4 жууны хувийн чиг хэтэржээ. 6 дугаар сарын дундаж болтол ажил эхлүүлсэн ба сэргээсэн норм нь жууны 90-с дээшт хүрчээ. Буух хотын тоног төхөөрөмж үйлдэх аж үйлсийн хүрээлэнд ерөнхий бэл оруулалт нь 1 дуншуур төгрөгийн Өвөр Монголын ЖΟК оюунч тоног төхөөрөмжийн төслийн үйлдвэрлэлийн шугам нэгэнт барилга дуусч, тус жилдээ бүтээн байгуулан тус жилдээ ашиглалтад орохыг биелүүлв. Энэ жилийн 1-р сарын 1-ээс Өвөр Монголын өөрт тунжсах орны ардаас эжигнсэн аж ахуйн хөгжилтийн ахиулах дүрмийг хэрэгжүүлж, засгийн ордны гэрээгэн гүйцэтгэхийг хуулжуулахыг дүрмд оруулж, хууль тогтоох талаас шин дарга хуучин дансыг хамаарахгүй байхын үндснээс нь жасав. Энэ жилийн 2-р сард өөрт тунжсах орны ардын засгийн ордон арилжаа эжигнэх орчныг шилдэгжүүлэх хэрэгжүүлэх төсвийг дарамлан тархааж 34 жилийн бодиттой арга хэмжээ гаргав. Няднан бүх орон арилжаачийн урьж бэл оруулахаар дамжиж 6,200 дуншуур төгрөг татаж, адил хугацааныхаас жууны 7-г 7-оор нэмэгдэж, оны харалтаанд давуулан биелүүлжээ. Шинэ энергийн хүрээнд улсын дотоодод тэргүүлж байгаа ардаас эжигнсэн 30 аж ахуйллын 22 нь Өвөр Монголд нутагшиж, бэл оруулалтын хэвч 3,800 дуншуур төгрөгийг давсан байна. Бодолтын хүчний ажил төрөлд улсын дотоодод тэргүүлж байгаа ардаас эжигнсэн 30 аж ахуйллын 20 нь Өвөр Монголд нутагшиж, бэл оруулсан хэвчээ нь 2,000 дуншуур төгрөгийг давжээ. Өөрт тунжсах орны үйлдвэр худалдааны холбооны намын дугуйлангийн гишүүн дэд тэргүүлэгч Шишин Пингээс тавчин байгуулахаар дамжиж, орон нутгийн аж үйлсийн хэрэгцээ болон аж ахуйлын хөгжилтийн хандшийг холбож, ардаас эжигнсэн аж ахуйлын шинэ энерги, бохирдолгүй бодолтын хүчин, хиймэл оюун жирэг, голдлогтой ажил төрлийг түргэн байршуулж, манай орны эх баялагын өндөрчөөс аж үйлсийн өндөрлөг, шин чанарын үйлдвэрлэлийн хүчний өндөрлөг тэш хөгжихийг түлхэн ахиулна гэжээ. 8 дугаар сарын 5-ны өдөр Өөрт онцгойн намын хорооны нэгдмэл фронтын хэлтэс намын гадны хүмүүст Өөрт онцгойн намын хорооны 11 дугаар хугацааны 12 дугаар удааны бүгд хурлын жиргснаг мэдэгдлээ. Өөрт онцгойн намын хорооны байнгын гишүүн нэгдмэл фронтын хэлтсийн дарга хүү дагуул хурлын эрхлээ яриа тавьж, Өөрт онцгойн улс төрийн зөвлөгөөний дэд тэргүүлэгч, Өвөр Монголын үйлдвэр худалдааны холбооны тэргүүлэгч Анрун Шин хуралд оролцжээ. Хүү дагуулаас Өөрт онцгойн намын хорооны бүгд хурлын жиргснаа гүнжгээ суралжин туушдуулах бол одоохны бүх орны нэгдмэл фронтын чухал улс төрийн үүрэг болно. Нэгдмэл фронтын систем болоод өргөө олон нэгдмэл фронтын гишүүд үжил санаа болоод вид ажиллагаагаан Өөрт онцгойн намын хорооны байрлуулалт шаардлагадар үнэнхүү нэгтгэж, бүгд хурлын жиргснаа суралжин туушдуулахыг Ши Жинпин ерөнхий шүүжийн намын гадны хүмүүсийн суудлын хурал дээрх чухал Ираны жиргснаа найдваржуулалтаа уялдуулж, эл хүрээний гол сэдвүүд хүмүүжил донд уусган туушдуулж найдваржуулахын нэгдэлтэд төлөвжүүлж ахиулах хэрэгтэй. Гол шугамын ухамсараа үргэлжлэн чангаруулж, үүрэг чадвараа бадруулахад суурлан, түгшүүрийн гөм согогийн бүтэмжтэй сэргийлэн намдуулж, Өөрт онцгойн намын хорооны 1-5-7 ажлын байрлуулалтын тойронд Өөрт онцгойн 15 дугаар 5 жилийн төлөвжүүлгийн сайн эхлэлтийг биелүүлэхээр хүчлэн чармайж, шилдэг хэрэгтэмжээр Өөрт онцгойн 12 дугаар удааны намын төлөөлөгчдийн хурлын амжилттай хуралдахыг ухтас сугай гэжээ. Одоо яг вирийн сэргийлэх жангилгийн хугацаанд орж, Хатан голын Өвөр Монголыг хэсэгдэх голын гулдралын жасалтын эндрэн шавталтын шатандан орж, Баяннур хотын Уян шанд 58 км-ийн хажлагын хэсэг болоод 10 аюултай барилгын хэсэг байдаг. Сурвалжлагчаас барилгын ажилд цагийн амжин ажиллаж, Хатан голын хажлагыг бэхжүүлж байгааг тэмдэглэлээ.
Баяннуур хотын Үеэн шаны 1.929 км уртаа Хатан голын Өвөр Монголын хэсгийн голын гулдрлын Жасалтын эндэргийн тухайн талбарт 4 суур удахуур машин, 8 суур жөөврийн машин яаралтай ажиллаж, өдөрт 5,000 босоод өргөлжин мотор шороо жөөврлөн авчирж, үерийн сэргийлэх ажлаа бэлтгэж байна. Барилгын талбарт Баяннуур хотын усан ашиглалтын товчооны ажилтан төслийн тухайн талбарын хариуцлагт нараас усны байдалд маглалт хийж, барилгын жургийн үндэслэн ажлын явцыг харгуулна. Үерийн хугацаа ойртохоор Хатан голын усны төвчний хувралт нь түргэн байдгийг олноороо мэдж байгаа учраас бүх ажлаа нямбай биелүүлнэ. Хатан голын Өвөр Монголын хэсэгдэх голын гулдрлын Жасалтын эндэргийн төслийн тухайн талбарын мэрэгжилтэн Мөн Шофигаас улаан өнгөтэй хэсэг нь шинээр байгуулсан, хөх өнгөтэй хэсэг нь өнгөрсөнд бохижуулж байсан хэсэг бүхний байгуулж барвал Герман урсгалын намдуулах, Герман ус тохируулах үйлдэлтэй. Эдгээрийг байгуулснаас Хатан голын хөвөөнд дах жам тарай тосгон жиргээ хамгаалах үйлдэлтэй гэжээ. Төслийн тойргоос 500 м жайтай Тянжитай балгасны Фүфэн тосгонд 1000 муу тариан гажир 53 тариач өрхтэй. Тосгоны тариачдыг хэлэхээр өнгөрсөнд Хатан голын эрг дагуу тариачид өөсөн хачлаг барьж исэн дөмий бохилог биш болохоор үерийн хугацаанд амархан өвдөгдөг байсан гэлээ. Тянжитай балгасны Фүфэн тосгоны тариачин ховон бинээс өнгөрсөнд энд бүр тариан гажир байсан юм а. Үер усл дайрагцнаас жил болгон умарч шилжин. Ойрын 10 жилд энд жоохон наран хаар тарьдаг болсон. Одоо энэхүү хажилгийг бөхжүүлсээр тариачид бас орлоготой болчихно гэж ярина. Тухайн талбарын мэрэгжилтэн Мөн Шофигаас голын урсгал шүрүүн үжихэд голын гулдралд шороо дэвсгэн хялбархын явдал шиг боловч үнэнд усны төвчнийг үнсэлж барилгын төсөл тогтоох чухалтай гэжээ. Голын гулдрлын Жасалтын ажил нь түргэн мөртөө бөх байх хэрэгтэй. Энд дэр нь том хэсэг чулууга төмөр тор юм уу тор хайрчханд хийж ажлын гадуур дэвсэж тавьжээ. Өнгөрсөн жилийн үерийн хугацаанд голын урсгал хамгийн түргэнд секунд бүр 2000 босоод өргөлжин мотор хүрснийг үнсэлж, секунд бүр 6450 босоод өргөлжин моторын баримжаагаар голын гулдрлыг байгуулж, голын өргөнд сууршиж байгаа олон түмний амь нас өд хөрөнгийн аюулгүй баталж байна. Хатан голын Өвөр Монголын хэсэгдэх голын гулдрлын Жасалтын эндэргийн бэл оруулалт нь 32-г 9 дунгшуур төгрөг, үүнд Баяннуурын хэсэгдэх бэл оруулалт нь 6-г 3 дунгшуур төгрөг. Барилга дуусны дараа орон бүсийн үерийн сэргийлэх, сүн халяа сэргийлэх чадварыг их хэмжээгээр дэвшлүүлнэ. 8 дугаар сарын 5-ны өдрийн үдийн хойно Хувилгаан жав 21-р номертын сансарчны дугуйлангийн сурвалжлагчийн уулзалтын хурал Бээжингийн сансрын хотод явагдсан байна. Энэ Жанлу, Үфэ, Жанхунжан 3 сансарчин гажирцсаны дараа биеийн совилалт хийж бараад анх удаа олонтой жолгож байгаа юм. Сансарчны дугуйлан тойролтын жимд манай улсын хүн атсан сансар аялын эндэргийн түүхэндэр анх удаа нисэг онгож хөмхөрхөө бодсон мөргснөөс болж бужиг хугацаагаа хойшилсан. Анх удаа сансарчны дугуйлан онгод солиж бочиж ирсэн. Анх удаа нислтийн онгож бачмын аргажаа харуулт хийсэн зэрэг түүхэд чаг мочи баяраа өнгөрүүлж хүн атсан сансрын аялын эндэрнд төг төмнөр зэтгэл нэгдэн бачмын аргажаасан мартагдчихгүй чаг хугацаа гэрчилжээ. Уулзалтын хуралдаар Жанглуугаас энэ удааны сансар аялын бачмын аргажаас өнгөрөөлтөд өргөжүүллээ. Сансарчин Жанглуугаас тус удааны сансар дахь бачмын аргажаас өнгөрөөлтөөс бидэнд өгсөн хамгийн их суугдал нь дундад улсын сансар аялын итгэл амь насыг дээдэлж амжилтыг дээдэлсэн үн өртгийн хөөцөлтийг харуулж нарилга бодтой судалгааны овер суртал болон хүчрийг тоолж хамжин ажиллах жорог санааг харуулсан гэжээ. Тойролтын жимд байсан хугацаанд сансарчны дугуйлан 3 удаа өрөөнөөс гарсан, Хувилгаан жив 20 дугаар номертын өрөөнөөс гарч тойр байчаас ажлыг сүйдрэлсэн. Сансрын өртөөнд хөмхөрхийг сэргийлэх төхөөрөмж өгсөрсөн зэрэг үүргийг баялуулж, олон удаа өрөөнд бараа оруулж гаргах үүргийг гүйцэтгэж, сансарчны дугуйлан 210 өдөр тойролтын жимд байсан тэмдэглэлийг үүджээ. Сансарчин Жанхунжангаас улсын дотоодд анх удаа төвөд хааш буудаж иргээг сансарт байжуулахаар дамжаад улс бордуурыг өндөр бүтэмжтэй ашиглагч зэрэг мэрэгжлийн нуталсан. Улсын дотоодд анх удаа хулганыг битүүмжилсэн сансрын тойролтын жимд тажиаж дараачийн алхмын хөвгтөн амтны туршилтад суур тавьсан гэлээ. Сурвалжлагчийн сансрын өртөө хамгаалах энэ дэр байснаас сансарчин болсон тухай асуултад Өвөр Монгол нутагтай сансарчин Үфэгээс тойролтын жимд үүрэг гүйцэтгэж байсан хугацаанд би үргэлж чонхоор өсчтөрсөн өлгийн нутгаан хардаг. Би бас мань уулуулаад Хатан голын нуглаа орныг сүйдрэлж авсан. Сансар огтруугаас нутаг усаа харахад чухам гайхамшигтай санагддаг гэж ярьжээ. 8 дугаар сарын 6-ны өдөр Өвөр Монголын өөртөө жилсэх орны 16 дугаар хугацааны биеийн тамирын чуглааны Үүшүүгийн уралдаан Буг тоотын 93 дугаар дундад сургуулийн тамирын ордонд эхэлсэн байна.
Эрэгтэй хөх дугайлангийн умартын нудрага эрдмийн тамирчны бүхий л үйл хөдлөл нь шуурхай мөртөө эд хүчтэй. Эмэгтэй тамирчид нь урд эм эд хүчээ уулсалчулсан хүмүүсийн анхаарлыг татна. Үжигч Сүнжин хэлэхдээ Үүшүүгийн уралдаан нь өвөрмөч онцлогтой гэлээ. Уралдааны талбарт Хохотын ангийн тамирчин Гуошан 2024 он болон 2025 оны өөртөө ясах орны Монголыг шалгаруулах уралдааны умартын нудрага эрдэм болон сэлмийн уралдаанд тэргүүлсэн байна. Энэ удаа эрэгтэй хөх дугайлангийн умартын нудрага эрдэм, сэлмийн эрдэм, жэдийн эрдэм 3 төрлийн уралдаанд оролцсон байна. Энэ удааны Үүшүүгийн уралдаан 8 дугаар сарын 9-ний өдөр болтол үргэлжилнэ. Үүнд бүх орны 10 төлөөлөгчийн ангийн 200 гаруй тамирчин оролцжээ. Уралдаан нь эрэгтэй эмэгтэй хөхөгчин 4 дугайлан хуваан явагдаж, умартын нудрага эрдэм, өмнөдийн нудрага эрдэм, нэргүй нудрага, сэлмийн эрдэм, жядын эрдэм зэрэг төрлийн уралдааны хамарч нийт 16 алтан медаль тодрох болно. 8 дугаар сарын 6-ны өдөр Өвөр Монголын өөртөө ялсах орны 16 дугаар хугацааны биеийн тамирын чуглааны хүн төнгөн спортын уралдаан Бугтад эхэлсэн байна. 8 дугаар сарын 6-ны өдрийн үдийн өмнө эрэгтэй хөхөгчин дугайлангийн 5 км-ийн хувь хүн болон нэгчийн алхаа уралдаанд 50 тамирчин 500 метрийн чаграх хэлбэрт жасмал жамын уралдааны шугам дээр 5 тойрог алхаж уралджээ. Хянга аймаг Түнлэо болон Улаанхатаас ирсэн 4 тамирчин чолгорон гарч хурд ширүү өрсөлдсөн байна. Уралдааны дүүнд Түнлэогийн Чанжаван уур мэрэгжил болоод шувтлалтын чадвараараа чолгорон гарчээ. Эмэгтэй хөх дугайлангийн 20 км-ийн алхаа уралдааны шийдвэрт уралдаан маразан маягийн уралдаан болжээ. Түнлэогийн Лина эхний үеэс хочирж байснаа маш даачтайгаар чармайлснаас тэргүүлсэн байна. Тус удааны хүн дөнгөн спортын биеийн тамирын уралдааны төрлийн жасмал жамын уралдаан, алхаа уралдаан болон жасмал жамын уралдаан 2 том төрөл хувааж, эрэгтэй эмэгтэй хөхөгчин улаан дугайлангийн хувь хүн болоод нэгчийн олон төрөл тохируулсан байна. Бүх орны 11 аймаг хотын 574 тамирчин 3 өдрийн хугацаанд хурд ширүүн өрсөлдөх болно. Бугт хот бохирдолгүй энергиээр суур болгож, оюунч тогтун чахилгааны систем байгуулан, Өвөр Монголын өөртөө ялсах орны 16 дугаар хугацааны биеийн тамирын чуглааны урагштай явагдахыг баталж байна. Бугт хотын Олимпикийн биеийн тамирын төвд чахилгаан ангаах ажилтай ажилчид биеийн тамирын талбарт чахилгаан гаргах машин тохируулж байна. Энэ нь 100 км холоос дамжуулж ирсэн бохирдолгүй гэрэл чанарын чахилгаан болно. Жишээлбэл уралдааны хугацаанд 62 түмэн киловатт чаг бохирдолгүй чахилгаан хэрэгснэ. Өвөр Монголын өөртөө ялсах орны 16 дугаар хугацааны биеийн тамирын чуглааны ойл төрлийн уралдаан 4 дугаар сарын 20-ны өдрөөс эхэлж 8 дугаар сарын 16-ны өдөр болтол үргэлжлэнэ. Үүнд 20 уралдааны талбар тохируулж, уралдаан хугацаа урт хамрах хөвчөө өргөө учраас Өвөр Монголын чахилгаан хүчний бүлгэлийн Бугтын чахилгаан ангаах компани ойл уралдааны талбарын чахилгаан өргөсөх бодтой байдлыг үнэлж, ажлын дугаалan хуваан нэг талбарт нэг арга хэмжээ тогтоож, оюунч чахилгааны торын эжимдэн тохируулах систем зэрэг тоочсон оюунч мэргэжил түшгэлж, чахилгаан өргөсөх гэм согогийн онцтой магадлан түргэн шийдвэрлэх арга авч байна. Өвөр Монголын чахилгаан хүчний бүлгэлийн Бугтын чахилгаан ангаах компани үйлдвэрлэлийн мэргэжлийн хэлцээ ажилтан Дөнгжоо Янгаас нэгэнт 22 төрлийн уралдааны чахилгаан ангаах ажлыг бүтэмжтэй биелүүлсэн гэжээ. Ойрд бүх бөмбөрчхийн анхдагч цэвэрч энерги ашиглан нарны гэрлийн хадгалах аж үйлдвэржилтийн жишээ үзүүлэх инженерэн Ордос хотод жангилгын туршин тохируулах хугацаанд орсон байна. Төслийн ерөнхий бэл оруулалтанд 49-6 7 дуушуур төгрөг. Салхи гэрлийн шинэ энергийн цогцлбөрийг иж бүрдүүлж, салхи гэрлийн цэвэр цахилгаанаар жадалсан усаар устрагч үйлдэх болон нүүрс хэмийн аж үйлдвэрийг уялдуулж, аж үйлдвэрийн үлдэгдэл хийдэх нүүстрэгчийн давхар эслэр бохирдолгүй этил алкогол үйлдвэрлэнэ. Энэхүү бүх гол мэргэжилийг улсын дотоодод судалж гаргасан байна. Төсөл нь ашиглалтад орсны дараа жилд 15 түмэн тонн нүүстрэгчийн давхар эслийг шингэн шийдвэрлэж, уламжилалт нүүрс хэмийн аж үйлдвэрийн бохирдолгүй доор нүүстрэгчид хэлбэр хувиргалтад жишээ үзүүлэх болно. Мэдээ нэвтрүүллээ. Та бүхний анхаарлаа хандуулсанд баярлалаа. Баяртай.